За сайн байцгаана уу манай Dark Meg-ийн сонсогчдоо дүлгэн байна. За тэгээ ойрдоо би подкаст хийж чадахгүй байсан нэлээд завгүй. Дээрээс нь иймэрхүү зүйлээс жоохон хол байгаа. За толгоогоо амраасан гэх юм уу. Тэгээ хэрэгээ ярьж эхлэхээс өмнө манай нэрнээс харж байгаа байх дандаа ийм dark төрлийн зүйлүүд ярих болохоор иймэрхүү зүйл сонсох дурггүй бас айгаад идэх хүмүүс байна. Бас битгий сонсоорой гэж зөвлөе. За тэгээ энэ удаагийнхаа хэрэгээр би Америкийн нэгдсэн улсын Ohio мужид гарсан хэргийн талаар ярихаар бэлдсэн. Бид хоёр заримдаа подкастынхаа төгсгөл хөөрхөн тийм богинохон хөөрхөн түүх ярьдаг. Тэгээд төгсгөл хүртэл маань сонсох юм бол өнөөдөр бас нэг хөөрхөн тийм түүх ярихаар бэлдсэн байгаа. Subscribe дараагүй сонсогч нартай андаж хэлгээд subscribe дараарай. Тэгээ дараагийн дугааруудтай цаг алдалгүй хамтдаа байхын тулд notification-аа бас on болгоорой. За ингээд хэрэг ярьж эхлэе. За Jessica Lynn Keenan 1975 оны 9-р сарын 24-нд Ohio мужийн Columbus хотод төрсэн охин. Түүний хувьд багасаа л их ээж аавынхаа өгөн сайн ордог, хичээлдээ сайн, сургуультаа явах их дуртай, хөдөлгөөнтэй, сургуулийнхаа хөгжөөнд дэмжигч охтын нэг. Сургуулийн дундаа бол нэлээд нэртэй, хүн бүхэн түнтэй ярилцаж хамт байхад бол их гоё, хөвгөлтэй, найрсаг гэцгээдэг. Jessica-гийн хувьд урлагийн тал дээр их авьяастай, өөрөө хөгжмөө зохиож бичдэг, бас их гоё дуулдаг. Ирээдүйд дуучин юм уу жүжигчин болохыг мөрөөддөг. Урлагийн чиглэлээр явахыг хүсдэг. Академийн тал дээр бол том болоод их сургуульд орохороо амтан судлаар сурахыг хүсдэг. Амьтанд бүр маш их хайртай, тэдний талаар судлахыг хүсдэг болохоор энэ мэргэжлэр сурахыг хүссэн. За тэгээ охины хувьд бол айгүйх ухаантай, маш их мэрэлттэй, сайн сурдаг багасаа сургуультай honor student буюу хүндэт онц сурдаг сурагчдын нэг байжгаад 15 настайд Sean Thompson гэх өөрөөсөө ах 18 настай эрэгтэйтэй танилцсанаар Jessica-гийн хувьд бол маш их өөрчлөлт гарсан. Тэгээ Sean-гийн эрэгтэйгийн хувьд гэвэл нэлийн муу залуу гэж хэлж болохоор байрын 10 жилийн сургуулаа хайцсан жижиг сажиг хэрэг хийжсэн гэж зарим сайтууд дээр бичсэн мэлээ. Гэхдээ яг тэр нь яг юу хийсэн болоод яг үнэхээр хийж байсан үг гэдэг нь бол тодорхой байхгүй. Ингээд тэр хоёр үерхэж эхлээд Jessica Sean-тай уулзах гэж хичээлээ тасалдаг болж хичээлдээ анхаарахгүй дөнгүүд нь ч их муудсан. Үнэхээр хийх дуртай бүр хөгжөөн дэмжигчдийн багаасаа хүртэл гарчдаг. Jessica-г нүдэн дээр нь идэрж өөрчлөгдөж байгааг ээж аав нь хараад шууд л үерхэж буй залуу нь бол нөлөөлж байгаа гэж үзээд тэр хоёрын харилцааг дэмжихгүй дургүй байгаа гэдгээ хэлж эхэлсэн. Бас Sean дургүй байсан өөр нэг шалтгаан болохоор өнгөт арьстан эрэгтэй байсан болохоор нэлээд дургүй байсан гэцгээд юм лээ. Тэгээ 1990-ад оны үед бол арьс өнгөөр ялгарлах бол нэлээд тийм хүчтэй байсан. Тэгээ эцэгчүүд хүүхдүүдээ өөр үндэстэнтэй хамт байхыг бол нэг тийм дуртай байгаагүй. Тэгээ ийм шалтгаанаас бас болоод найзлууд нь нэлээд дургүй байсан гэж ярьцгаад юм лээ. Гэхдээ энэ бас л тийм баталгаа нотлоготой бол биш. Тэгээ Jessica бол ээжтэйгээ маргалтаж муудалцдаггүй байсан чинь найз залуутай босноосоо хойш бол ингээл өдөр болгон ээжтэйгээ баруун маргалтдаг болсон. Энэ нь нэлээд тийм ноцтой хэмжээнд хүрсэн. Тэгээ ээж нь сүүлдээ бүр хэрвээ чи хичээлээ сайн хийж дөнгүүд чинь дээрдэх юм бол тэр залуутайгаа уулзаж болно. Тэр хүртэл бол ерөөсөө ч уулзаж болохгүй гэж хатуу хориглосон чи мэдээж ээж нь охиноогоо өдөржин шүнжин хараад хинаад ээж чадахгүй бол Jessica бол найзлуутайгаа уулзсаар. Тэгээ Jessica-гийн хувьд Sean бол маш их сайн болчихсон. Тэрэнд дондчихсан мэтэл тэрийг л боддог өөр бусад зүйлс ол ерөөсө хамаа байхгүй бүр ингээ хаалган болчихсон. Найзуудтай бол үргэлж тэрнийхээ талаар ярьдаг. Мэдээж Jessica-гийн ээж аав нь бол охиноо хичээлдээ анхаарлаа хандуулж төгсөө сайн сургуульд тэтгэлэг аавн боловсралтай болж сайн сайхан ирээдүйтэй амьдраасаа л гэж бодож ууралж исэн ч Jessica-гийн хувьд бол тэгээ бусад зүйлс ерөөсө хамаахгүй. Sean-тойгоо л байхад бол би аз жаргалтай байдаг. Тэгээ намайг ээж аз жаргалтай байлгахыг хүсэхгүй байна гэж юу бодож агиух ууралдаг. Дээрээс нөхсөр насны нэлийн эмзэг үе болоод штөрөө тэгэл ээжтэй үргэлжл би одоо л аз жаргалтай байна гэж муудалцаараа би гэрээсээ ямаар байна гэж үргэлж хэлдэг болсон. Тэгээ найзуудтай ч гэсэн манай ээж та миний уурыг үргэж чинь ядаргаатай байна. Би гэрээсээ ямаар байна гэж хэлдэг байсан ч гэсэн нэг найз нь бол хэлэхдээ Jessica угаасаа гэрээсээ явлаа гэд яаж амьдарч юу хийгээ мэдэхгүй болохоор тийм үйлдэл бол ерөөсөө хийгээгүй.
Тэгээ яг энэ үеэрээ бол Джессика бүр үнэхээр найзлуудаа бүр ингээл хамаг амаа зориулахад бэлэн, гэр бүл, сургууль, ирээдүгээ те бүх зүйлээ умартаж хайхад бэлэн байсан болохоор ээж аав нь сүулдэ 2-7 хоног охиноо асуудал тарьдаг тийм охтын байлгадаг төв байд юм л та. Тэрэнд хандаад тэр төв нь болохоор ганцаарчсан болон одоо гэр бүлийн тийм зөвлөгөө өгдөг. Тэгээ Джессика ээжтэйгээ бүр ингээл байнга муудалцаж таарамж муутай байсан болохоор гэрээсээ одоо хэсэг хол байхыг хүссэндээ ер нь л таал талдаа байхыг зөвшөөрөөд 2-7 хоног тухайн газар байхаар болсон. Ингээд 1991 оны 3 сарын 4-ний өдөр Джессика 15 настайдаа Huckleberry House гэдэг энэхүү төвдөө ирж байснаар ирээд удаачгүй л хичээл номондоо эргээл сайжирч мэрэж эхэлсэн. Айр занан ч гэсэн дээрдсэн. Тэгээ Шоноос бол хэсэг заагаа бараал эргээд урдны Джессика ирэн ирж бүх зүйлдээ анхаарал дөнгүүд нь ч их сайжирч эхэлсэн тул одоо түүний асуудал бол тий өсвөр насны юм шилжилтийн үе бол биш. Яг л найз залуугаас нь болоод ингээ нөлөөлөд байсан гэж харагдчихсэн. Тэгээ энэ газараа ирээд бараг 2-7 хоног болж байхдаа 3 сарын 15-ны өдөр Джессика найз залуу Шон лугаа залгаж тэр хоёр уцаар ярьж байгаа сүулдээ хоорондоо муудалцаад салхаар болчдөг. Ингээд уцаар ярьсныхаа дараа бол Джессика хинч харсан маш их одоо гуниглсан, стресссэн байдалтай. Тэгээ нилээн сэтгэл санаа докторгүй байсан болохоор толгоогоо амраа, тэ гадаа салхилээ, ягаар амьсгалж бодлоо зэгцлэе гэж шийдээд ганцаараа тэр байдаг газараасаа холгүй байдаг автобусаар яваад очдог. Худалдааны төв рүү явхаар шийдээд хамт тэр газар нь байдаг найздаа моол явлаа гэж хэлээд автобусны буудлын руу явсан ба үүнээсээ хойш тэрээр сургуу алга болсон. Ингээд тэр оройн 11 цагийн үед байрлаж ирснээр төвийнхэн ажилчид нь охтыг унтахаас өмнө л өрөөндөө байна уу, орондоо орж ийн үү гэдгийг шалгах тэр рутин чек хийгээд явж итэл Джессикагийн өрөө рүү ортлол охин байгаагүй хараад гэрлүүгөө явсан болов уу эсвэл яасан бол гэд ээж авраа залгаж мэдгдсэн. Үүнийг сонсоод Джессикагийн ээж Ребекка нь охинтойгоо бол ойртоо ч яриаггүй холбоо байгаагүй учраас шууд л охиноо алга болцсон юм байна гэж бодоод цагдаад хандсан. Тэгээ охины хамгийн сүүлд харагдсан газар нь болохоор худалдааны төв рүү явах гэж одоо автобусны буудлын дээр хамгийн сүүлд 15-ны өдрийн орой 6-аас 6:30-ийн хооронд одоо тэр хавцаа харагдсан ба үүнээсээ хойш бол автобусанд ч тэр өөр газарт ч тэр юусаа байгаагүй хинч түүнийг хараагүй. Тэг найзтай хэлэхдээ худалдааны төв рүү явна гэсэн тэр худалдааны төв рүүгээ очоогүй байсныг үзээд бол яагаад худлаа хийсэн бол эсвэл одоо гэрлүүгээ яваагүй өөр хин нэгэнд одоо ийш тийш явж байна ингэж гэж юусаа юу ч хэлээгүй хамгийн сүүлд бол найзлуудаагаа уцаар яриад салаад ингээд гадагшаа гарахаар болсон гэж нилээн сэжигтэй санагдаж учир битүүлэг байсан. Ингээд цагдаа нар хамтдаа нэг газар байсан охтуудаас нь болоод багш нараас нь сургуулиас нь мэдүүлэг аваад ер нь л сүүлийн үеэр бол хичээл номондоо Джессика нэлийн анхаарахаа болцсон. Найз нөхөддөө гэрээсээ ямаар энэ төр гэж байнга ярьдаг болсон ба үүнээс нь үүдээд Джессика цагдаа нар өөрөө цугтаад нэг тийшээ явцсан биш үү гэхэд бол Джессикагийн ээж нь бол бүр үнэхээр өвөөсгэж миний охин бүр хизээч гэрээсээ эндээс одоо ингээд цугтаж явахгүй гэж хэлээлээсэн. Гэсэн ч цагдаа нар бол найз нөхөд гэр бүлээс нь Джессика хэрвээ одоо гэрээсээ цугтаад явах юм бол хаашаа явж болох вэ гэд асуусан чинь бүгдээрээ л найз залуу Шонтойгоо л уулзахаар явах баха гэж хэлцгээдэг. Тэг хэдий яг тэр өдрөө найзлуудаагаас салцсан ч гэсэндээ магадгүй тэр залуудаагаа уулзаж ярилцахаар болоод ч юм уу тэгж явсан байж магадгүй эсвэл бүр Шон Томсонтойгоо хамтдаа одоо ч гэсэн байгаа ч юм илүү гэж юу бодон Шоноос мэдүүлэг авахар төлөвлөж байтал охин алга болоод 2 өдрийн дараа харамсалтай нас барсан байгааг нэг хүн олсон. 1991 оны 3 сарын 17-ны өдөр Джессикагийн байрлаж байсан тэр төвөөс 30 гаруй километрт байдаг Foster Chapel гэдэг ийм оршуулгын газараа нэгэн эрэгтэй алхаж аваад цогцос оллоо гэж цагдаа нарт мэдэгддэг. Ингээд хэрийн газар цагдаа нар ирэхэд бол охин бараг нүцгэн шахуу өмсөжсэн хувцас ганц өрөөсөн омис болоод левчтэйгэл байсан. Тэгээ толгойдоо бол маш их цохиулж гинцэн байдалтай олцсон. Ингээд Джессикад задлан шинжилгээ хийхэд бол охин үхээс өмнө хүчндүүлсэн байна. Харин үхлийн шалтгаан нь хүчтэй зүйлээр толгойдоо цохиусанс болоод гавлын ясан цуурсан. Тэгээ биеэр нь бол алуурчинтай тэмцэлсэн, бие хамгаалах гэж оролцсон олон тэм жижиг шархнууд, хөхрөлтүүд. Тэгээ цуснд нь бол айраг согтууруулах ундааны төрөл болоод хар тамхи юусоо байгаагүй.
За тэгээ хэргийн одоо аллагын зэвсэг нь бол хэргийн газраас олдсон. Тэр нь болохоор оршуулгын газар дах нэгэн хүнд буушны чулууг хүчээр ингээд хэрэгтэн сугалж аваад Джессикагийн толгойг маш хүчтэй тэрүүгээр зогсноор тэр чулуу нь бүр голоороо хуваагдсан байсан. Тэр чулууных нь нэг хэсэг нь болохоор оршуулгын газрын хашааг даваалаа шидсэн. Харин үлдсэн тал нь цустай хэвээрээ яг охины биеийн хажууганд байснаар ийхүү яг задлан шинжилгээний дүгнэлт гарсан. Тэгээ алуурчин бүр ингээд Джессикаг нас барчаад байхад нэмээд толгойд нь болоод биеийг нь олон удаа чулуугаар зогсон байдаг. Ингээд хэргийн газар юу босныг сайдар судлаад мөрдөгчнөр 15 настай жоох охины хувьд бол энэ бүр маш аимшигтай орой байсан баха гэдэг. Тэг өрөөсөө амьсыг энэ бол оршуулгын газар руу орох хаалганы хэсэгт нь олсноор Джессика алуурчнаас цухтаж гүүж орсон. Тэгэхдээ нэг амьсоо гийсэн бах гэдэг. Тэг охины хөлийн мөр бол оршуулгын газраар хаасайгүй байснаас үзвэл амь тэмцэж бүр нэлээх цухтаж гүйсэн. Бас хідэн буушны чулуунуудын ард шороон дээр өвдөгний мөр гарсан байсныг үзэх юм бол алуурчнаас одоо нуугдаж чулууны ард нуугдсан байна гэдэг. Тэгэхээр бол охин тэр аимшигтай шүүн бол хав харанхууд оршуулгын газраар амь тэмцэж гүүж зүхтэж буушны чулууны ардуур орж нуугдаж явж байгаа тиймхүү баригдсан байдаг. Үнэхээр аимшигтай. За ингээд хүүрх охины хин алуу түүний хин нэгэн алыг ээж төлөөлж алсан уу эсвэл санаандгүй муус надны одоо нүдэнд өртөөд алуулчихсан уу юу болов гэж одоо мөдлөг үргэлжсээр тэгээ энэ хэргийг бол одоо охиныг дээрэмдэх гэж байгаад одоо ийм зүйл босно уу гэдэг тал дээр бол дээрэм бол ерөөсөө биш байсан. Яагаад тэгэхээр охин бол зөндөө бүгж болоо цаг идэр зүүцэн байсан. Тэгээ дээрэмчин бол үнэхээр дээрэмцэн бол хамаг имэйл авч явах байсан. Харин Джессикагийн найзууд нь түүнийг хараад цагдаа нар нэг зүйл ерөөсөө байхгүй байна гэсэн нь байнга зөөдөг байсан зүйлтийн гинэ. Тэр зүйлт нь болохоор тийм шаргал өнгийн taken гэж биччихсэн тийм зүйлт байхгүй байна гэдэг. Тэр зүйл нь болохоор Шон Томпсон яг Джессикад өгчээсэн. Тэгээд магадгүй яг тэр оройд тэр хоёр салцсан болохоор зүйлтээ аваад энэ дэше хайцсан ч юм илүү гэж бодож исэн ч гэсэндээ яг яагаад тэр олон одоо зүгцэн байсан одоо үн тэдлүүлүүдээс нь ганцхан тэр зүйлт нь бас байхгүй байна гэдэг тал дээр л хэрт холбоотой юу үгүй юу гэдэг тал дээр бас нэлийн сэжүүр гарч ирж исэн. Тэгээд ер нь хэргийг илүү сайдаар судалж исэн. Тэг хэргийн мөрдөгчдөөс хэрэг гарсан өдөр ийм зүйл босон байж болцшгүй гэсэн тийм хамаг нь бол байрлаж исэн төвөөс 30 гаруй километрийн газар яаж охин оцсон бэ? Хамгийн сүүлд бол түүний харсан гэх газар нь бол оройн 6 өнгөрөөгөөд автобусын буудал дээр л харсан. Тэгэхээр автобус нь өрөөсөө суугаагүй гэхээр буудал дээр сууж байхад нь хин нэгэн түүнийг очих газар нь хүргээд үгээгээд машиндаа суулгаж авч явсан уу? Зүйл бүр ингээд хайл таньдаг байсан ч юм уу? Тийм болохоор дөхүүлээд үгээ ч гэдэм үү тийшээ явъя гэхэд нь тэгээ суусан байх магадaltaй. Эсвэл бүр хинж танихгүй хэрнээ түүнийг хүчээр бүр суулгаад машиндаа авч яваад иймхүү 30 км гаруй юм хол газар аваацсан уу гэдэг нь бол тодорхойгүйсэн. Ямар ч л байсан хэрэгтэн охиныг бол машиндаа суулгаад 6 цаг гаруй хугацаанд машиндаа хорж түүнийг хүчирхэлсэн байх. Тэгээд оршуулгын газрын одоо байдаг тэр хавьд байхдаа Джессика машинаас нь гарч цухтаж амжиж хаашаа ч хамаагүй гүйж агаад шорон замаар гүйсээр оршуулгын газар руу орчихсон. Тэг оршуулгын газрын яг хашааны тэр цаана нь нэг фермийн байшин байсан. Тэг тиймээс магадгүй тэр байшинд нь гэрэл хасаалттай байхаар нь яг тэр зүг рүү гүйж явж агаад баригдсан байх болцшгүй гэдэг. Ингээд яг Джессика алуурчнаас машинаас нь цухтаж гараад оршуулгын газрын дундуур цухтаж гүйж агаад хашааны шом мөргөж унснаад алуурч нь баригдаж булшны чулуугаар цохиулж нас барж дахин хуваагдсан чулуугаар өгснийхэн дараач нэмж зөндөө цохиулсан. Тэг гүйж явж агаад хашаа мөргөд унсан нь болохоор гадаа бол ингээд пад харанхуу. Тийм болохоор ерөөсөө урд нь юу байгааг бол ерөөсөө олж харж чадаагүй байж агаад ингээд бүдэрч унаад бараг ухаан алдах шахуу унаад баригдсан баха гэдэг. Тэгээд охиныг одоо алчаад уу эсвэл ямар ч хэлсэн өхөг гээд охиныг үлдээчээд яваад өгсөн баха гэсэн ийм таамгийг гаргасан. За ингээд гэр бүл найз нөхдийнх нь бүгднгийнх нь хилээдсэн экс найз залуу Шоныг бол Джессикаг алах шалтгаан байв уу гэдгийг талдыг тэр оройдоос салсан. Тэгээд салсандаа шарлахад магадгүй хардаад өөрийнхөө хүслээр байлгах гээд түүнд уурлаж хүчээ мэдрүүлж хүчиндэж алсан. Дээрээс нь өгсөн зүйлтэнд байхгүйсныг үзвэл энэ масаж Шон байх магадлал яг өндөр юм байна гэж үзээд Шоныг бол хаан байгаа газрын тогтоон очиж мэдүүлэг авахд хэрэг гарах үеэр Шон бүр охоёо мужидж байгаагүй найзуудтайгаа Флорида руу одоо амралтынхаа өдрүүдээр яваад өчсөн байдаг.
Тэгэхээр найзууд болон Шоноос тэнгээс нь яг үнэхээр одоо хоёр байгаагүй юу, хэрэг гарах үеэр одоо хэргийн газартай ойр байгаагүй юу гэдэг тал дээр нь тэгээ та нар баталж чадах юм уу гэдээ бол бүх нотлох баримтууд нь бол байсан болохоор тодорхойлсон. Гэсэн ч тэднээс болоо бүгднгээс нь ДНК-гийн шинжилгээг авч байгаа хэргийн газрын нотлох баримт хэрэгтний ДНК-тай тааруултал бүгдээрээ биш бол таарсан. Ингээд цагдаа нарын хувьд бол энэ хэрэг гарахад хэрэгтэн бол ойлгомжтой байсан баха. Энэ бол яг найз залуу Шон Томсон бол мөн баха гэж бодож исэн чинь ингээд юусоо шижигтэн биш болох нь батлагдсанаар ямар ч өөр сэжигтэн байгаагүй. Дээрээс нь яг Джессикагийн амьдрал яг сүүлийн үед гарсан том өөрчлөлт нь найз залуутай болсон. Найз залуу нь бол түүн нэлээд нөлөөсөн. Өөрөөр бол тий найз нөхөд бүх зүйл нь бол хэвийн л байдгаар байсан болохоор ийхүү сэжигтэн байхгүй болсон болохоор энэ хэрэг бол нэлээд шийдэгдэхэд хэцүү хэрэг байсан. Тэгэхээр яг алуурчин хэн байв, хэрэг гарсан яг тэр хэсгээр амьдардаг хүн байсан уу, эсвэл тэр хотоор дайрж гарч явж байгаа Джессика яг буруу газараа, буруу цагтаа явж байгаад ингэж таарсан уу гэж маш эргэлзээтэй зүйлүүд одоо сэжүүрчгүй хоцорсон. Хэрвээ алуурчин яг санаангүй явж байгаа ганцаараа явж байсан жоох охиныг хараад дайрж халтаж алсан бол тэг хэрэгтний дахин хэрэг хийх байх магадaltaй. Нэг бол өмнө нь хийж байсан юм билүү, эсвэл дахин ирээдүйд хэрэг хийх юм болов уу гэж мөрдөгчнөр таамаглацгаасан. Тэгээ Джессикагийн хэргийн талаар бол яг тухайн үедээ бүхэл хэвлэл мэдээлэл сонин хэвлэлээр битүү бичигдэж хэрэгтэй холбоотой мэдээлэл өгсөн хүнд $3,000 шагнал өгнө гэж амлаж исэн ба цаг өнгөрөх тусам л улам одоо шагналын мөнгө нь ихсээр байсан ч харамсалтай нь бол хинч ямар ч мэдээлэл ерөөсөө хурж иж өгөөгүй. Ингээд Шоноос өөр сэжигтэй итгээд байхгүйсэн болохоор Джессика охины хэрэг бол яг шийдвэрлэгүй хэрэгүүдийн тоонд орсон. Тэгээ цагдаа нарын бол таамагласнаа хэрэгтэн ганцаараа явж байсан эмэгтэйг ингэж дайрч алсан бол магадгүй дахиад өөр хэрэг хийх байх, эсвэл өмнө хийжсэн байх гэж таамаглажсэн болохоор яг энэ хэрэг гарснаас хойш хаяа мужид гарсан янз янзын ийм залуухан жоох охтын хэрэг гарахад Джессикагийн яг хэрэгтэй холбоотой нэг хэрэгтэн байна уу эсвэл гэж одоо маш их сайтар шалгадаг болсон. Тэгээ бусад гарч байгаа хэрэгүүдтэй бол охины хэргийн бүр дэтэлүүдийг нэг бүртлэн харьцуулж шалгадаг. Гэвч ямар ч холбоотой гэсэн сэжүүр бол гарч ирээгүй байсаар тэгээ цагдаа нар бас нэг зүйл бодож исэн болохоор хэрэгтэн 2 хүн байх айгүйх магадaltaй байхаа гэсэн чисэндээ одоо ямар сэжүүр байхгүй болохоор ингээд янз янзын төстөөдөө хэрэг гарах болгонд л Джессикагийн хэргийн газраас тийм олдсон хэрэгтний ДНК-г шинэ гарсан хэргийн одоо хэрэгтний ДНК-тай харьцуу шалгадаг байсан ч cold case хэвээр ингээд байж идэл нь 2000 оны ихээр онц ноцтой хүнд гэмт хэрэг хийсэн хэрэгтнүүд хуулиараа заавал нөө ДНК-гийн дээж өгөх хууль гарснаар хэрэгтнүүдийн ДНК-гийн дээж бол мэдээллийн саанд ингээ орсноор хэрэг хийсэн хүн хэрвээ ирээдүйд дахиж хэрэг хийх юм бол ДНК-гийн одоо шалгад яг хэрэгтнийг хурдан хугацаанд олох боломжтой болсон. За энэ хуулийн ачаар шийдэгдээгүй байсан Джессика охины хэрэг 17 жилийн дараа 2008 оны 3 сарын 17-ны өдөр одоо нэгэн хэрэгтний ДНК-гийн дээж охины хэргийн хэрэгтэндээ таарснаар эцэст нь нэг юм шийдвэрлэгдсэн байгаа. Тэгээ Джессика охины хэргийг дааж авсан мөрдөгч болохоор Greg Hostess гэдэг ажилтан. Тэрээр бол ерөөсөө охины хэрэг гараад хэрэгтэн олдоогүй ч гэсэндээ бол орхиогүй уухгүй хэрэгтнийг олох гэж олон жил хичээсний үр дүнд ийхүү өөр нэгэн хэрэгээ шорон хоригдоод суллагдсан этгээд болохыг нь олж мэдхэд Мартин Ли Смит Jr-гийн 51 настай эрэгтэйсэн. Тэгээ Мартин бол 1991 онд 2 эмэгтэйд хүчирхийлэл үйлдсэн, хулгайсан, хүчинцэн болоо дээрэмцэн гэх хэрэгээр буруутгагдж байхдаа Джессикагийн хэрэг гарах үеэр яг барьцаагаар суллагчсан явж байгаа охиныг алсан ба хэрэг хийснийхаа бол дараа удалгүй 2 эмэгтэйд одоо хүчирхийлэл үйлдсэн хэрэгээрээ буруутан тогтогдоод шоронд 9 жил суух шийтгэл аваад суучгаад гарахт нь бол нөгөө шинэ хуулийн дагуу ДНК-гийнхаа дээжийг өгснөөр ийхүү хэрэгтэн гэдгийг нь суллагдсанаас 8 жилийн дараа мэдсэн байдаг. Тэгээ Мартиныг яг шоронд хоригдож байхад нь энэ ДНК-гийн дээжийн хууль гарсан болохоор шоронгоос яг суллагдахт нь дээж нь хаснаар бүх хуулийн тусламжтайгаар хэрийг шийдвэрлсэн. Ингээд Мартин 2008 оны 3 сард Норт Каролинд амьдарч агаад байршлагдсан ба аль биесээр бол охины үхэл буруутай гэж шүүх хурал эхэлсэн.
Тэгээ түүний хувьд бол цаазаар авах ял авахаар байсан болохоор Джессикад хийсэн хэрэгээ өөрөө яг бүр хүлээн зөвшөөрөөд шүүхэд Джессикагийн хулгайлж, барьцаалж, хойрж, хүчнэдэж асан хэрэгээ бол үнээр нь хүлээсэн. Мартин бол хэлэхдээ уг нь тэр оройн бол ерөөсөө хүн алыг гэсэн зорилготой байгаагүй. Яг Джессикаг бол автобусны буудал дээр байхыг нь хараад хулгайлаад хүчнэдчээ тавиа явууландаа гэж бодож исэн чинь Джессика цогтаагаад гүйчихсэн. Тэгээ тухайд бодохдоо хэрвээ энэ охин цогтож чадах юм бол одоо намайг бариад өгчөн. Тэгээ барьцаагаар нөгөө өөр хэрэгээр суллагчсан байсан шүү дээ. Тэгээ нөгөө хийсэн хэрэг дээр нь нэмээд энэ хэрэг олон жилийн шорон цух ял авах байхаа гэдгээсээ сэргийлээд Джессикаг барьж аваад алхаар шидсэн гэдэг. Ингээд Мартин яг хэрэгээ хүлээсэн болохоор насаараа шоронд орогдох ялыг доотлол нь 30 жил сууж байж дав залдах хэрэгтэйгээр ял авсан байдаг. Энэ хэрэг бол яг хоёр хэрэгтэн байх магадaltaй гэд цагдаа нар таамаглаж исэн ч Мартин яг хэрэгээ үлэхдээ би ганцаараа байсан гэд хэлсэн байдаг. Тэгээ одоогоор бол Мартин Ohio мужид байдаг Lebanon Correctional Institution гэх тийм шоронд одоо хүртэл хориодж байгаа. Тэгээд 2038 онд бол давд заалдах хэрэгтэй болно. Тэгээд тэгсэн ч гэсэн ер нь бол гарах магадлал бол маш бага. Мартины хувьд бол бас л яг өнгөрсөн амьдрал тэгээ бага нас гэд ерөөсөө тийм ямар ч мэдээлэл байдгүй юм билээ. За тэгээд энэ хэргийн талаарх бүх мэдээлэл энэ байна. Тэгээ миний хувьд бол бүр 15 настай жоохон охин машинд хүчндүүлээд тэгээ бүр бараг 6 цаг гаруй машинд нь хоригдож байгаад цогтож гүйж чадаад бүр ам тэмцэж хав аранхууд оршуулгын газраар цогтож нуугдаж ингэж явж байгаад баригдсан гэхээр баруун үнэхээр ямар их айжсэн бол тусламжгүйгаал үнэхээр л яг буруу цагтаа буруу газараа байж байгаад ер нь бол ганцаараа гадуур ингэж явж байхдаа хайл тандагч танихгүй хүний ялангуяа бүр машинд бол хизээж суугаад хэрэг байхгүй үргэлж болгоомжтой сэрэмжтэй найз нөхөд гэр бүлийнхэндээ хийлж авах хэрэгтэй юм болов. Тэгээ азар яг шинэ хуулийн ачаар бас Greg Costas гэх мөрдөгчийн ачаар тэг хэргийг орхиулахгүй дахин хэрэг гарах болгонд охины хэрэг шийдэрлэх хүслээр шинэ хэрэгтнүүдийн өөр хэрэгтнүүдийн ДНК-тай хэргийн газар нотлох баримттай тааруулсаар агаад 2008 онд ингээ олсон гэхээр бас үнэхээр баярламаар санагдсан. Тэгэхээр ажлаа мундаг хийсэн байна. Хэдий бүхэл хата 17 жил шийдвэрлэгдээгүй байж байгаа шийдвэрлэгдсэн ч гэсэндээ ядчил Джессикагийн ар гэрт нь бол хэрэгтэн хэн бэ гэдгийг мэдэж тэр хэрэгтэн насаараа шоронд орогдож тэг ялаа эдэлж байгаа гэхэд бол сэтгэл нь жоохон ч гэсэн бас твтгэн болов уу гэж бодож байна. За ийм гундагтай хэрэг сонснохоо дараа сонсох багчлал сэтгэлийн дээрдүүлэх тийм түүхээ ярьж эхлэе. Heather Kruger гэдэг эмэгтэй 25 настай. Тэгээ 25 насныгаа төрсөн өдрийнхөө өмнөхөн 2014 оны 3 сард элэгний 4-р үе шаттай гэж онцлогдсон. Тэгээ 6 сард нь гэхэд элэгний дутагдалд орсон. Ингээд биеийн өдөөд 2 жил өнгөрөхөд түүнд эмчнэр 2 сараас дээш хугацаагаар амьдрах магадлал чинь бараг 50% хүрэхгүй байна гэдээ хэлгээд бол Heather эмэгтэй маш их сэтгэл санаагаар унж цочирдсон. Ингээд түүнд илэг шилжүүлэн суулгах мэс ажилбар хийгдэх ёстой байсан ба амьд донор хэрэгтэй болсон. Тэгээ донор олох бол маш хүндрэлтэй. Зөндөө олон хүмүүс тест хийлгсэн ч гэсэндээ яг төгс тохирохоор бол байгаагүй. Энд бол цусны бүлэг нь ижил, эрүүл мэндийн тал дээр мөн илэг ижил хэмжээтэй байх шаардлагатай. Heather-ийн гэр бүл охиндоо бол донор олохын тулд цаг хугацаатай уралж исэн ба эргэтэн шилжүүлэг суулгах хүлээлгийн часаалтанд нь бүр бүхэл бүтэн 119 мянга гаруй хүн байсан болохоор бараг цагтаа амжиж олж амьд үлдэх боломжгүй мэтэл байсан. Ингээд байж адил хуучин тэнгисийн цэрэг байсан Christopher Dempsey гээд 38 настай эрэгтэй Illinois мужийн Frankfurt хотын хууль сахиулах албаны ажилтан хийдэг ба нэг өдөр ажлынхаа цайны цагаар ажилтны амралтын өрөөндөө санаандгүй нэгэн хамт ажилдаг хүн нь манай үеэлд элний донор хэрэгтэй байгаа талаараа хүнтэй ярьж байгааг нь сонсоод би тусламаар байна, би таарж байгаа эсгээ шалгуулмаар байна гэж хэлээд шинжилгээ өгсөн. Ингээд өгсөн чинь Heather донор болоход бол бүх зүйл нь таарч зогтсон. Ингээ сайхан сэтгэл Christopher хизээж уулзж байгаагүй танихгүй эмэгтэй туслахаар шийдснээ Heather руу яг өөрийн биеэр уцаар би чиний донор болохоор шийдсэн яг энэ бол тохирж ийн гэдгийг хэлсэн чинь эмэгтэй бас сонсондоо ч итгээгүй ихэр татан уйлж бүр маш их баярсан. Тэгээ Christopher бол илгээ өгөхөөс гадна өөр аргаар Heather туслахыг хүссэн. Тэгээд хагалгаа идгийнхаа өмнөх яг 7 хоногт нь өөрийн байдаг мотоциклын клубынхантайгаа хамтраад Heather эмчилгээний зардал бас зориулж хандуу цуглуулсан байдаг.
Ийхүү 2015 оны 3 сард тэр хоёроо 8 цаг гаруй үргэлжилсэн том хагалгаанд орж Кристоферийн Элений 55%-ийг нь аваад хайдвар шилжүүлэн суулгах мэс ажиллбар ол хийгдээд маш амжилттай дууссан байдаг. Тэгээд хаалганы дараа бол эдгэх хугацаанд тэр хоёр хоорондоо ер нь бол баг багаар танилцаад дотн болоод нэг нэгэндээ сэтгэлтэй болсноор хагалгаа болсноос 8 сарын дараа сүү тавиад 2016 оны 10 сард нь хурмаа эцгээсэн. The Christopher-ний ярилцлагаар хэлэхдээ би эсвэл миний ойр дотны хүмүүс ийм байдалд орсон бол хин нэгэн бидэнд туслаасаа гэж их хүсэх байсан. Тиймээс би нэг ч гэсэн хүнд туслахаар шийдээд ийм зүйл хийсэн гэж хэлсэн. Мөн тэрээр хэлэхдээ түүнийг одоо ажил дээрээ ч юм уу юм хийгээд байж хат нь бол Heather гинэт одоо энгийн өдөр хаяа нөхөрлөөгөө чамдаа ямар их хайртай гэж бас ямар их баярлаж явдгаа хөрхөн илэрхийлж хайрын мессежүүдийг бичдэг гэж хэлж илээ хөрхөн. Тэгээ хоёулынгийнх нь бол би одоо сайн байгаа. Хамтдаа Чикагод амьдарцгааж байгаа юм билээ. Нэг юм хөрхөн. Тэгээ Кристофер бол би зүгээр ингээд хүнд сайхан сэтгэлээр туслая дээ. Амьдралтаа нэг ч болов маш том тус хүнд хүргье гэд шийдсэн чинь 2 жилийн дараа тэр эмэгтэйгээ гэрлэн гэж юусоо би зөөдлөөчгүй. Тэгээ маш гайхамшигтайгаар эхнэрээ инхүү олсон гэжэлээ. Тэгээд инко уншаад албаа надад үнэхээр хөөрхөн санагдсан. За тэгээд манай энэ 7 хоногийн дугаар өндөрлөж байна. Дараа 7 хоногийнхоо дугаараас удахгүй уулзцгаая. Баяр таа. 저 떠져선 저